2006 онд Малайзад онц хэрцгийгээр амиа алдсан алтан туяа агсны хохирлын төлбөрийг Малайзын шүүхээс олгосон ч тухайн үеийн элчин сайд болон бусад албаны хүмүүсийг авилга авсан гэх мэдээлэл цахим орчинд төглөө. За энэ асуудалтай холбогдуулан Шари Бугаан зүгээс холбогдох албан тушаалтнуудыг буруутгаж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн бол харин хүний эрхийн үндэсний комиссоос шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгааг санууллаа. Манай улсын иргэн алтан туяа 2006 онд Малайзад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдснаас хойш 19 жил өнгөрөөд байна. Түүний амиа алдсан хэрэг тухайн үеийн засгийн газрын өндөр албан тушаалтнууд холбогдож өнөөдрийг хүртэл тус хэрэг эцэслэн шийдэгдэг байна. Тэгвэл тус хэрэгтэй холбоотойгоор талигачийн аав Шари Буга цахим орчинд ийхүү сэтгэл үлдээлээ. Асуудлын гол нь мөнгөндөө гэхээсээ ийм олон жил болоход хортоогоор нөлөөлсөн хэн нь ямар ашиг сонирхлын нөлөөлөл хийснийг сонсгол гутамшигын дээд гэж ойлгогдно. Буйнаараа л болцохог. Дээрх мэдлэлтнүүдийн үйлдэлийг албан баримтаар төр засаг, гадаад хэргийн яам, хууль зүй дотоод хэргийн яам, авилгалтай тэмцэх газар, хүний эрхийн комисс бүгд мэддэг. Тэдгээр хүмүүсээс айгаад огт оролддоггүй, ойртогч үгүй байдаг. Түүний хувьд тухайн үед манай улсын элчин сайдын яам болон гадаад хэргийн яамны эрх бүхий албан тушаалтнууд авилга авснаас үүдэн тус хэрэг өнөөдрийг хүртэл сунжирч байгаа гэдгийг хэллээ. Харин Малайз улсад болсон давзаалдах шатны шүүх хурлаар эцсийн шийдвэрийг удахгүй танилцуулна хэмээн аман байдлаар мэдэгдэжээ. Малайз улсын давзаалдах шатны шүүхийн зүгээс одоо тэр хуралдааны төгсөлд амаар мэдэгдсэн нэрвэл эцсийн шийдвэр урьдчилсан байдлаар 27 онд одоо 10 дугаар сарын 27-нд урьдчилсан байдлаар явцын танилцуулна. Эцсийн шийдвэр ихгүй байгаа юм л да. Яг эцсийн шийдвэр бол 2026 оны 2 дугаар сард гарна л гэж амаар мэдэгдсэн байна. Малайз улсын шүүхээс талигачийн арга гэрт 1.4 сая Америк долларын нөхөн олгоор олгох шийдвэрийг танилцуулаад байна. Гэхдээ эцсийн шийдвэр хэрхэн гарахаас энэ хэргийн хувь заяа шийдэгдэх юм байна. За өнөөдрийн байдлаар хоёр талын өмгөөлөгч нар хохирлын мөнгөнд үг байршуулах, данс болон түүнтэй холбоотой ажлыг хийж байгаа гэдгийг хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдлээ.